Jadi hidup ada юунаас эхлэх вэ? Би бол одоо тэгүүгээр наах яа модель басан талаар нь сонирхож байна. Тэрнээс эхлэх үед үлээ. За модель олсон болохоор энийг угаасаа гэхдээ та нар мэдэх бах те би нэвтрүүлэгт орсон. Тэгэж миний ер нь гараа эхэлсэн. Нэвтрүүлэгт орохоос нэг 6 сарын өмнө хамгийн анх удаа зураг авалтанд орж үзсэн байсан. Тэр нь Ариунаас үрийг гэдэг брэндэд зүгээр гудамжаар явж байгаа сонгогдоод тэгж орж исэн. Ер нь л яг карьерийн хувьд болохоор Mongolia's Next Top Model гэдэг нэвтрүүлгээр хийсэн. Тэрнээс ш энгийн одоо магадгүй өөр модель олмоор байгаа хүмүүст энэ нэвтрүүлэг ямар нэг нэвтрүүлэг байнга тохиолдно гэж аахгүй шүү дээ. Тийм болохоор яг үнэхээр модель болмоор байгаа болвол яг Монголын нөхцөлд бол агентлагаас эхэлдэг. Тэр агентлаг маань чамд одоо зураг авахыг ч юм уу алхахыг заагаад за тэгээд ажилд зуучлах тийм байдлаар явдаг. Гадагшаа гарыг гэж хүсэж явах юм бол өөрийнхөө зургийг аваад гадны агентлагууд руу явуулдаг. Ерөөсөн ийм л байдлаар явдаг. Ерөнхийдөө хийнгийн. Тийм. Тэгээ бүр лавшруулаад асуумаар байвал асуугаад ерөнхийдөө нэг иймэрхүү. Нүүр амны их. Нүүр амны. Би яагаад нүүр амны ихэмж болохоор шийдсэн бэ? Тэрнээс уулзаач. Нүүр амны ихэмж гэдэг нь ер нь шүдний эмч гэсэн үг. Тэгээ шүдний эмчийн ангийг төгссөн. Анх болохоор яагаад энэ мэргэжлээр сонгосон гэхлээр гоо сайхны мэс засалж болох хүсэлтэйгээр тэгээ гоо сайхны мэс засалж болохын тулд нүүр амны ихэмчээр одоо суурь авах хэрэгтэй байдаг. Тэгж орж исэн. Тэгээд сургуулаа төгсөх үедээ надад өөр карьер нэгдсэн учраас энэ карьераа сонгоод явсан. Үгүй болвол ер нь бол мэс заслын эмч болохоор төлөвлөж исэн байгаа. Тэгээд ер нь яг үндэ мөнгө л харж энэ мэргэжлийг сонгосон. Яа тийм. Тэгэхдээ ер нь дуртай бас байсан. Нэг 40% дуртай, 60% илүү ирээдүг харсан ч юм уу. Тэгээд яагаад дуртай гэхэлэр ийм багасаа ер нь жоох юм жижиг чимхлүүр юм хийх их дуртай, юм наах ч юм уу, шүрээр юм хийх ч юм уу. Тийм учраас шүдний мэргэжилтэд жоохон ойрхон болмоор юм шиг санагдсан учраас сонгож байсан. Үнэхээр сонирхолтой байна. Тэгвэл модель, influencer, эмч гэхээс гадна producer and businesswoman гэсэн бас тайлбартай хүн шүү дээ өөрөө. Тэгээд энэ шиг үүргүүд хэрхэн амьдрал чинь нэмэгдэж орж ирсэн бэ? Мөнгө штэ хөө. Бодлоо. Продюсерийн хувьд болохоор бид нар нийлж одоо ямар нэг яг энэ өнөөдөр хийж байгаа юм шиг адилхан октоудад зориулж ямар нэг нэвтрүүлэг хиймээрсэн баггүй. Тэр нэвтрүүлгээ юу байлгах уу гэж зөндөө их 2 жил гарan бодож явж агаад тэгээд Маяг гэдэг нэвтрүүлэг хийжсэн. Тэр Маяг гэдэг нэвтрүүлэг ямар санаанаас анх гарч ирсэн бэ гэхлээр би одоо жишээ нь Playtime дээр эсвэл 100 хувцас өмсөд явангууд хүмүүс янз бүрээр харна, ярина, болно, болохгүй гэж аягүй их тэгдэг. Тэгээд чи юм өмсч болохгүй, чиний дүүнер чинь чамаа яах юм гэдэг нэг ийм хандлагууд амар их би авдаг байхгүй юу. Тэгтээ хизээч болохгүй тэрийг те. Тийм болохоор энээс илүү аимшигтай сонин хүмүүсийн нүдийг орой дээр гарах хувцснууд үзүүлж ээж тэр хүмүүс та нарыг ямар нэг хүссэн хувцас өмсгөд чинь тэнийг комент хийхгүй байна да гэж би бодсон учраас Маяг гэдэг нэвтрүүлгийг хийгээд байж болох бүх сонирхолтой хувцсалтуудыг хүмүүст үзүүлэхийг зорьсон. Тэгээд энэ нэвтрүүлгийг санаа гаргасан учраас өөрөө продюсерлаа тэгээд хийсэн байгаа. Тэгээд бизнесийн хувьд гэх юм бол би дотор хувцсны брэндтэй энэ брэндийг бас л яг эмэгтэй хүмүүст зориулаад би яг гэхдээ зөвхөн яг үнэндээ эмэгтэй хүмүүст амар хайртай гэдэг хүн бол биш ээ. Зүгээр мэдж байгаа учраас яг бид нарт нөгөө дотор хувцс шууд гараад хаашаа чамаагүй очиод авахд аягүй хэцүү байдаг учраас тэрийг бодож агаад энэ брендийг үүсгэж ирсэн байгаа. Миний санаж байгаа гэхдээ бизнесийн анх нэг юм пастел гэдэг газар эхлүүлсэн тийм тэр хэрхэн биелэл болсон бэ?
Пастелийг анх би нээж авах 22 настайс юм. Тэгээд тэр үед зүгээр кофе шоп нэх хүсэлтэй. Тэгээд бизнесийн судалгаа хийнгүүт та нараас одоо бас мэдчихэл авах бизнесийн судалгаа хийхийн тулд одоо би кофе шоп нээж байгаа юм чинь ямар байдлаар яаж хийвэл зүгээр вэ гэдэг судалгаан дээр дандаа нэг давхрын байршлууд хэрэгтэй. Гэтэл надад нэг давхрын байршил олдоогүй учраас 7 давхурт тийм лаунж маягаар нээсэн байгаа. Тэгээд пастел за ер нь бол арх уудаг газрыг арх уудаг хүн л ажиллах хэрэгтэй юм билэ. Тэрнээс зүгээр бизнес хийгээд тэрийг бол ажилладаг юм биш юм билэ. Тэгээд би чадаагүй. Тэгээд надад пастелийг хийж яхад хамгийн гоё юм нь дотор засалтай би 100% яг өөрөө хийсэн байхгүй бүх юмыг нь. Тэгээд тэр ажил надад амар таалагдчихсан. Тэгээд тэрнээс хамгийн их сурсан юм болохлээрээ эрсдлийг байнга үнэлж сурсан ямар нэг юм хийхтэй. Би анхны бизнес дээрээ 105 сая төгрөгийн өрөнд орж исэн. Ус алдуулаад тэгээд тэрнээс аягүй их юм сурсан. Тэгээд ер нь бол ямар ч юм дээр эрсдлийг маш сайн үнэлж сурсан. Тийм байна. Өрөнд орж сурсан. Окей. Болцсон баярлаа. Тэгвэл Окей. Mrs. Эмчи хувьд энэ хүний үнээс гоо сайхан гэдэг нь зөвхөн гадаад төрөх үү эсвэл дотоод эрүүл мэндтэй ер нь хэр холбоотой байдаг вэ? Шууд холбоотой. Ер нь дотор нь эрүүл биш байгаа хүн гоо үзэгсэнтэй харагдах яг үндэ боломжгүй байхгүй. Яг хөө чи будна те үсээ будна, нүрээ будна, өөр яадгийн янзалж болно. Тэр бол ингээд тухайн үеийн зөвхөн тэр өдөр л чи нэг гоё харагдаад өнгөрөх нэг тийм л юм. Тийм учраас эрүүл ах юм бол будаггүй байж болно. Будаггүй байхдаа гоё харагдчих чадна. Үсээ будахгүйгээр үс чинь гоё ах болно яг үнэндээ. Тэгээ эрүүл гингүүд хүмүүс эрүүл хооллол. Тэгээ дасгал хийгээл хэвээр нэрээ илүү зүйл хийх хэрэгтэй юм шиг ямар нэг зүйлд илүү зүйл цаг зарцуулж яж эрүүл ах юм шиг бодоод байдаг хгүй үгүй шүү дээ. Зүгээр л гоё юм бод тий муухай юм битээ ид. Муухай юм гэдгийг юу гэдгийг та нар мэдж байгаа шүү дээ уусаа. Сайн унт усуу ерөөсөө л энэхгүй амар энгийн зүйл. Тэрнээс заавал дасгал хийгээл тэгээ баахан ногоон цагаан юм мэдээлэл байна гэсэн үг бол биш шүү заа. Окей, тэгвэл зүгээр ингээ хувьяасаа асууя заяа. Миний мэд хамгийн гоё ярьсан хүмүүсийн номер 1-т ордог хүн бол Цэко байхгүй юу? Тэг өдөр бүр арьсан ажиллахдаа хамгийн чухал гэж үздэг 3 алхам нь юу вэ? Арьс одоо хэдэн насны хүмүүс байна юу юм хэдүүлээ? Би л 30 настай. Та нар хэдэн настай? 20, 16, 19, ер нь 15-аас 20 насныхан. За. Одоо яг дөнгөж гармоны ч юм уу нүүрэн дээр нь юм гараад тэр нь дөнгөж идэж байгаа эсвэл яг гарч эхэлж байгаа хүмүүс байгаа юм шүү дээ. Яг арьсан арчилж эхэлж байгаа, будаж эхэлж байгаа ч юм уу. Их тиймэрхүү тий зөв. Арьс арчилгаан дээр болохоор бид гэхдээ та нарын насны дээр хахад миний нүүрэн дээр ботго байдаг гэсэн л та. Тухайн үед гэхдээ яаж арчилгаа бол мэддэггүй байсан. Одоо миний зөвлөх юм болохоор яг та нарын насны дээр гоё арьстай бай гэвэл усууж сайн унтахаас өөр та нарт хийж чадах юм яг үндэ байхгүй. Тэр зүйлүүд одоо усаасаа уугаад унтаад ахад юм гараад ах юм бол би бол битгий оролдоорой янз бүрийн юм хэрэглэж битгий хатаагаарай гэж зөвлөхөөр байна. Хизээч хатаадаг юм битгий хэрэглээрээ чи 30 гарч иж батг хатаадаг болоорой гуйж гин. Тэгэхгүй бол тэр сориг болж үлддэг. Тэгээ одоо та нарын нүүрэн дээр гарч байгаа батг чинь тэр дотоод эрүүл мэндийн хамаагүй тийм батг шүү дээ. Гормоны та нарын өсөлттэй холбоотой учраас гаднаас нь янз бүрийн битгий хэрэглээрээ нүрээ мэдээж будаж олно. Тэ будгаа бол маш сайн арилгадаг байгаарай. Тийм л зөвлөгөө өгөхөөр байна. Яг гадаад төрхсөө ярьж ирсэн те тэнгууд ингээд хүмүүр инээнгүүд гоё харагддаг штэ. Инээж байгаа хүн хөл сайхан те. Гэтэ ингээд эмч хүний үүднээс ингээд нэг occupational hazard те хүн инээж байгааг харлаа. Тэнгууд шүд хүний инээмсэл арай өөрөөр харагддаггүй. Тий байнга штэ. Тэгээ юуг нь олж чадахгүй. Ер нь бүх хүний шүдийг байнга харна. Тэр гэхдээ би оюутан болохоор энэ мэрэгжлийг сонгохоос өмнө л тийм байсан. Яагаад ч юм. Шүдэн дээр ер нь амар ач холбогддог. Гэхдээ хүмүүс ингээд нөгөө нэг анзаардаггүй. Би жишээлх юм бол давгүй шүдтэй ажгүй энгийн шүдтэй хүн байгаа шүү дээ.
би арай жоохон өөр шүдтэй юм ямар харагдах болоо гэдэг талаар мэддэггүй байхгүй юу. Тийм болохоор шүд ямар амар чухал вэ? Харагдах байдалд чинь ч юм уу за одоо юу гэдэг гоо сайхан гэхээс илүү хүний чамд хандах байдалд айгүй нөлөөлдөг. Одоо жишээ нь гоё инээж байгаа ч юм уу хүнд хүний хандлага цаанаас өөрийн мэдлэггүй арай өөр болчдөг. Тэгээ тийм учраас шүд айгүй чухал. Тэгээ би ер нь бүх хүний шүдийг заавал хардаг. Би бүх эксүүдийнхаа шүдийг янзалсан байдаг шүү дээ. Нэрэгсэн. За тэгвэл шүд амны хүндийн эрүүл мэндийн хувьд хүмүүсийн хамгийн их гаргадаг 3 алдаа. Шүдээ угаахтай шүд за ер нь бол шүд угаахад л алдчихвал тэгэл та нарын шүд гоё байна гэж юу юм байдаггүй байхгүй юу. Тэгээ шүд угаах чи хамгийн амархан мөртлөө хамгийн чухал зүйл байгаад байдаг. Тэгвэл би одоо ингэж угаа гэж заалтай байна шүү дээ. За ямар ч лсэн алдаад байдаг зүйл гэх юм бол жоохон байхад ялангуяа өсвөр насны хүүхдүүд байхдаа хүмүүс өглөө шүд угаах нь илүү чухал гэж боддог. Үндэ өглөө шүд угаах тийм ч чухал биш. Орой угаах нь хамгийн чухал зүйл. Өглөө чи угаахгүйсэн чи энэ тийм сүртэй юм биш. Хоёрдугаарт хүмүүс өглөө босчоо шууд шүдээ угаадаг. Үгүй өглөөний цайны дараа угаах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо өглөө би шүд угаах тийм чухал биш гэж байгаа шүү дээ. Тийм учраас чи усаа уу эхлээд ам дотор байгаа бактериудаа зайлиг. Тэгээ юм ид тэгсний дараа шүдээ угаах юм бол цаашид өдрийн хоол идэх хүртэл өдрийн 1-5-6 цаг чинь ямны үндийг эрүүл цэвэрхэн байх байхгүй юу? Өглөө шууд угаачаад юм идчихэд явах юм бол тэр өдөржингөө чиний шүдний ам доторх чинь цэвэрхэн биш байх гэсэн үг шүү дээ. Тийм болохоор юм идчихэд угаавал хамаагүй дээр. Өөр бас нэг хүмүүс флосс ерөөс ялангуяа манай монголчууд флосс хэрэглэдэггүй. Тэрнээс олж амар шүдээ угаагаад байгаа хэрнээ миний шүд завсраараа цоороод байна гэдэг тийм өгүүлэмжтэй хүмүүс маш их байдаг. Флосс хэрэглэж сурах хэрэгтэй. Баярлалаа. Маш хэрэгтэй мэдээлэл байлаа. Одоо эрүүл мэндээс загвар руу шилжцгээе. Загварын салбарт хамгийн хэцүү зүйл яг юу байдаг вэ? Хүмүүсийн мэддэггүй бас нэг бодит түүхээсээ хуваалцаач. Загварын салбар гингүүт угаасаа л та нар мэдж байгаа өмнө сонсч л байсан юм. Загварын салбар 100% зөвхөн гадаад үзмжээр хийдэг биш. Загварын салбарын моделийн ажил бол 100% зөвхөн гадаад үзмжээр хийдэг ажил. Зөвхөн гадаад үзмжээр хийдэг ажил учраас асар харгас. Чамайг жагсаа зогсоож агаад урд чинь ирээд чиний бүх муу мухай амиг чи хүн ярина. Тэгдэг салбар. Чамайг ингээд зогсоож агаад хойн охины шүдэн болох байна. Арай бүдүү юм байна. Мөөмн тийм байна, бүксний юм байна. Онцгүй байна, муухай байна гэж асуудалгүй ярьж болдог тийм ажил байхгүй юу? Тэрийг би хүлээн зөвшөөрнө угаасаа. Тэгдэг салбар учраас энэ асар харгас. Чиний зөвхөн гадаад үзмжин дээр те миний юу мэдж байгаа, миний ямар сайхан сэтгэлтэй ч юм уу тэр талаар маань хизээ сонирхдаггүй зөвхөн миний нүд ямар вэ, миний шүд ямар вэ гэдэг дээр анхаардаг тийм ажил учраас асар харгас. Чамайг асар туранхай байхыг, туранхай мөртлөө чанга биетэй байхыг, эрүүл харагддаг байхыг шаарддаг тийм салбар. Хэцүү юм нь ерөөсөө л тэр. Угаасаа энэ өөрөө хэцүү салбар. Тийм болохоор би тэгээ Монголд модель хийгээд чи моделийн цалингаар амьдрна гэж байхгүй. Тийм болохоор би хэлдэг байхгүй юу хүүхдүүд чи наад захын англи хэлэхгүй. Тэгээд чи яг өөртөө 100% итгэлтэй биш байгаа бол битгий модель болоо, битгий тэг цагаа өрөөч гэж юу н хатуугаар хэлдэг. Тэгээд тэгээд одоо модель болохын тулд ихэнхдээ 13 юм 14 наснаас эхлэх юм бол амжилт олох магадлал нь нэлээд өндөр болоо явцдаг байхгүй. Тэгэхээр чи 13-4 настайдаа хүнээр тэ өөрийгөө муулуулна, гадаад төрхөө жичлүүлнэ, янз бүрээр хилүүлнэ гэдэг чинь чиний сэтгэл санаанд асар том хохирол учруулж болох тийм зүйлс. Тийм учраас үргэлж ээж аавын хараа хяналттай эхлээсээ эсвэл битгий эхлээсээ гэж би ер нь зөвлөдөг. Ер нь бол үг даан те намайг энэ хүн амар мухагаар хэлэх болно гэдгийг ухамсарлцсан л байх хэрэгтэй. Би яг модельороо Сингапур болон Москвад ажиллаж байсан. Тэрнээс яг төвийн хотуудад одоо Парис,
Миланд ажиллаж үзээгүй. Гэхдээ тэнд ямар байдгийг би маш сайн мэдэж байна. Яг тэрэн дээр тулгуурлаж ярьж байгаа шүү. Тэрнээс Монголд яг дэлхийн загварын салбар шиг тийм юм болол жагсаа зогсоосноо тийм байхгүй л дээ. Кастингч баг болдоггүй. Тийм болохоор саяны миний ярьсан зүйлс бол Монголтай бас тийм холбоотой юм шүү. Монголд бол тэгээ саяны миний ярьсан юм зөвхөн high fashion моделийн тухай. Зөвхөн фото модель ч юм одоо Instagram энэ төр хөгжснөөс болоод фото модель гэдэг ажил айгүй хэрчээ авч энэ бол хамаагүй амархан ажил. High fashion модельээс бол шал өөр. Шалгуурууд нь маш бага. Тэ чи амар турхай байх албагүй. Чи зүгээр л хөөрхөн байхад болдог. Гэтэл high fashion моделийн хувьд бол чи хит хөөрхөн байх юм бол бас явдаггүй байхгүй. Тэгэхээр энэ айгүй өөр. Тэ фото моделийн хувьд бол бас илүү амархан. Би сошиал медиадын амьдралаа өөрийнхөө амьдралтай жоохон аль болох ойрхон байлгахыг хичээдэг байхгүй. Янз бүрийн тийм худлаа юм байлгамааргүй байдаг. Хийдэггүй юм одоо тэ төрөгтгүү тосоо төрөгж байгаагаа харуулмааргүй байдаг. Тийм болохоор миний хувьд бол тийм учиргүй ялгаатай бол гэж би хэлэхгүй. Гэхдээ ялгаатай бусад ер нь ихэнх хүн ялгаатай гэдгийг та нар мэдж байгаа. Яг үнэндээ одоо ихэнх бидний маш их хайртай хүмүүс их хэцүү хүмүүс байдаг бодит амьдрал дээр. Тийм учраас хэнийг дагаж хинээс үлгэр дуурлах уу гэдэг аюу сайн бодох хэрэгтэй. Тэгээд нэг юм юм анзаарсан. Сошиал медиа одоо та нар болохоор та нарын үеийнхэн ч юм уу бараг ухаан ороход чинь сошиал медиа гэдэг юм ерөнхийдөө нэг жоохон ороод ирсэн мэддэг болсон байсан те. Тэгэнгүүт хүмүүс хүнд муухай үг хэлхээсээ айхаа болчихсон. Яа тэгэхээр бүхнийг компьютерийн араас хийж болдгийм байна гэдэг нэг тийм сэтгүүтэй өсөд байгаа учраас. Тэгээ буцаагаад өөртөө бас муухай үг сонсож чадахгүй болсон. Нэг юм хөөсөн дотор ороод байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгэхээр сошиал медиаг яаж ашиглах вэ гэхээр үнэн байж ашиглаарай. Маш үнэн ашиглаарай. Тэ өөрөөсөө өөр байж ч юм уу хитрхи хөөрхөн зураг, янзлсан зураг тэ тиймэрхүү юмар битгий ашиглаарай. Тэр нь чамайг амар гэмтэн шүү. Айгүй хэцүү байх болно шүү. Дараа нь олон жилдээ ч юм амар сошиал медиаг их үннээр ашиглаарай гэж зөвлөе. Таны хувьд амжилт гэж юу вэ? Имиж, модель, продюсер, бизнес эрхлэгч гээл өчнөө олон юм салбар шүү дээ. Харвал амжилтын тодорхойлолт өөр юм байдаг уу? Тийм шүү дээ. Би амжилттай хүнийг одоо амар мөнгөтэй лаг явж байгаа хүнийг би л амжилттай гэж би бол хэлэхгүй хаа. Миний хувьд амжилттай байгаа хүн болвол нөгөө л надэлний хариулт өгч юм л та. Миний хувьд амжилттай байгаа хүн болвол амар гоё ингэж аргалтай байгаа хүнийг би хэлмээр байдаг хгүй. Одоо чинь би өнөөдөр та нарт ингээд тэг намайг сонсгоод 20-30 охин ирсэн байна гэдэг миний би бол амжилттай амар явж гин гэж би өөрийгөө бодно. Тэгэхгүй болвол одоо яадаг чинь хүн үнэлдэггүй тэгсэн хэрнээ айгүй од хүмүүс зөндөө байна шүү дээ. Тийм биш байгаадаа би бол өөрийгөө амжилттай явж гин гэж бодож чинь. Тийм болохоор амжилтыг амар том юм гэж бас бити хүлээж аваасаа гэж бас та нарыг бодож байна. Надаа би хэлж болох юм. Манайс надаас асууж таахгүй юу? Ер нь эмэгтэй хүн хэр олон удаа эмэгтэйчүүдийн имлэг ажилт ч юм уу. Нөгөө би тийм юм өөр мэдэхгүйсэн байхгүй. Тэгэл яг би нөгөө жилийн үзэлтэд ордог. Тэгтэл нэг орчдөг ш. Түүнээс тэгэхээр ингээд би жилдээ бол нэг ордог байгаа байхгүй. Тэрэн дээр өөрөөр хэлбэл болтой. Би бол 3 сард нэг удаа очдог. Тэр нь болохоор манай ээжийн зүйлтэй. Манай ээж намайг анх эмэгтэйчдийн имлэгт авчижсэн. Тэгээд тэрний давтамжийг надад зааж өгсөн. Яг тэрнгээрээ 3 сар тутамд очив. Хэрвээ миний найз залуу солигдвол би заавал очино. Гэх мэт нэг иймэрхүү л давтамжтай. Тэгээд жилд нэг удаа гэдэг бол миний бодлоор их хол надад санагдаж байна. 17 настайгаас хойш ер нь эмэгтэйчдийн имлэгт үзүүлж байгаа. Тэгээд тэр хугацаанд ер нь бол жилд доотлол нэг 3 удаа л заавал үзүүлдэг байсан. Тэр нь заавал надад ямар нэг асуудал байгаа гэдэг утгаар биш. За зүгээр ер нь нэг үзүүлчихдэг. Тэр нь гэхдээ тийм зөв буруу тоо гэж мэдээж байхгүй. Буруу нь мэдээж 3 жил нэг удаа гэвэл тэр буруу шүү дээ, тэ. Бусдаар бол хит ойрхон тоо гэж бол байхгүй. Тэгэхээр та нар аль боломжоор л үзүүлж илгээсэн гэр. Тэгээд би бас нэг юм ярмаар та нар Омоо үзэ хорт тавдрын вакцины гэж сонссон байх те.
ээж аав нь хэлэхгүй гэж юм ярьж байгаа байх. Энэ бол би нөгөө нэг анагаахын сургууль төгссөн учраас вакцины эсэргүүцэх хүн талд нь мэдээж орохгүй гэсэн үг. Энэ шинжлэх ухааныг би мэдж байгаа учраас. Тэгээд энэ Умаа үзэн хорт тавдар Монголд хамгийн одоо их байгаагаар 3 тавдаг байхгүй юу? Тэгээд Монгол улсын хүн амын 51% нь эмэгтэй хүмүүс. Тэгж яхад эрэгтэйчүүд тусдаггүй өвчин 3 тань гэхлээр манай одоо эмэгтэйчүүд маань маш их энэ хавдраар өвдөж байгаа. Энэ хавдар яаж үүсдэг вэ гэхлээр одоо дэлхий дээр ганцхан ширхэг шууд хүнээс хүнд халдварладаг хавдрын өвчин байдаг байхгүй юу? Энэ бол Умаа үзэн хорт хавдар. Энэ бэлгийн замаар эрэгтэй хүнээс эмэгтэй хүнд дамждаг тийм вирус байхгүй юу? Энийг нь болохоор эрэгтэй хүнд тэр вирус байх юм бол эрэгтэй хүнийг яахчгүй жоохон ч өвдөхгүй зөвхөн биед нь байж байна. Тэгээ бэлгийн замаар эмэгтэй хүнд орохлоор тэр хавдар болдог. Мэдээж дөнгөж ороод ирсэн багт нь хэдүүлээ үзүүлчих юм бол эмчилж байна. Тэ? Эсвэл вакцин илгэчих болно. Ийм байдлаар сэргийлж болдог. Тэгээ вакцинтай бас цөөхөн хэдэн хавдруудын нэг баггүй юу? Тэгэхээр энэ вакцинаас битгий татгалзаарай. Хэрвээ ээж аав чинь болохгүй бүтггүй юм бол өөрсдөө судлаад ээж аавтайгаар ярилцаарай. Тэгээд энэс сэргийлэх боломжтой учраас бид нар сексээс сэргийлнэ гэж байхгүй шүү дээ, тий? Бид нар бүгдээрээ хийнэ. Энэ бол ингээд юм байгалийн зүйл шүү дээ. Тэр хавдраас сэргийлэх боломжтой байгаа учраас тэрийг заавал хувь хувьдаа нэг судлаад үзээрэй гэж бас, тий? Одооний таныг бий болгоход ментал талаас нь юу юм бэ? Ментал хайлт талаас уу? Юу нөлөөсөн юм бол? Ер нь бол миний нөгөө нэг хүүхэд нас ч юм уу, гэр бүлийн амьдрал ч юм уу айгүй эрүүл байсан байхгүй юу? Манай гэр бүлийнхэн тийм надад ямар нэг одоо гинтэх зүйл надад тохиолдуулсангүй. Түрүүний миний хэлсэн миний анхны relationship болвол надад trauma гэдэг юмыг өгсөн байж магадгүй. Гэхдээ тэрийг миний дараа нь үерхсэн маш сайн залуу тэрийг эдгээсэн ч юм уу те нэг тиймэрхүү ингэж явсан учраас яг миний яг өнөөдрийн mental health-д учиргүй нөлөөлөөд намайг ийм айдастай ч юм болгосон юм бол яг үүндээ байхгүй байна. Тэгээд та нарт хэлэхэд хэрвээ чамд ямар нэг асуудал байгаа бол энэ 100% идэгдэг гэдгийг бас ойлгоорой. Өвчин биш бол сэтгэл зүйн асуудлууд байгаа штэ. Одоо юу гэдэг anxiety ч юм уу ийм асуудлууд бол 100% идэгдэг шүү гэдгийг ойлгож тэрийг одоо хүлээн зөвшөөрж өөрсдөө чийл идэх нь угаасаа өөр хин ч идгэхгүй учраас тэрнэр нэг санаа зовлтгүй би асуудалтай юм байна гэл учиргүй сүртэй том зүйл болгож битгий хүлээж аваарай. Тэгээ эмэгтэй хүний тийм судалгаа гэдэг байхгүй эмэгтэй хүний сэтгэл зүйн асуудалд нөлөөлдөг хамгийн том зүйл бол харьцуулалт гэдэг. Би одоо өөрийгөө хүнтэй харьцуулахаас маш их асуудлууд одоо сэтгэл зүйн асуудлууд эхэлдэг эмэгтэй хүний хувьд. Эрэгтэй хүн дээр бас харьцуулалтаас болж үүсдэг асуудал нь энэ хүн надаас илүү амжилттай явж гин гэдэг нэг тийм биднээс манай охтуудаас шал өөр. Бид нар болохоор ихэнхдээ гадаад төрхөөрөө нэгнийгээ өөртөөгөө харьцуулдаг учраас тэрнээс их асуудал үүсдэг гэдэг тийм судалгаач байдаг. Би энэс арай бүдүү юм уу? Би энэс арай турхай юм уу? Миний муу арай жижиг юм уу? Арай том юм уу гэдэг. Тиймэрхүү юмнаас болдог. Тэр чамааг аална шүү. Битгий тийм хизээч. Мэдээж эрүүлхэн л болсон хань энэний юм уу гэдэг нэг тийм бодол үүснэ. Тэгвэл хизээч өөр дээр авахгүйгээр би гэтэл юм байна гэдэг тийм бодол орж ирэх юм бол тэрийг зогсоо болвол хизээч чи ер нь хүнээс илүү байх хэрэгтэй. Чи амар өөртөө төгс байсан ч чамаас илүү хүн байх болно. Чамаас дутууч хүн байх болно. Тэгэл энэ бол зүгээр энгийн зүйл. Чи хүнээс дутуу байх нь энгийн зүйл. Хэвийн зүгээр. Чи хүнээс бүдүүн байж болно яадгийн баймаар байвал. Тэ чи хүнээс намхан байж болно. Энэ бол хэвийн зүйл шүү дээ. Дандаа бүх юмыг тэгж бод. Чи өнөөдөр одоо юу гэдэг мэдгүй хоёр үнэхээр тэмцээн уралдаанд ороод 2 дугаар байранд орчвол би дутуу байсан байна. За хичээ гэдэг нэг тийм л юм байна уу гэхээс энгийн байгаа байдал чиний ямар ч оролцоогүй зүйлүүд дээр хүнээс дутуу байх нь хамгийн нормал, хамгийн энгийн зүйл. Үргэлж энийг санаж яв.
За юу. Өөр асуумаар ингээд relationship дээр ингээд одоо найзлал ингээд ямар хартай шүү дээ. Тийм юм болоо найз залуугийн талаар за би жишээлх юм бол түрүү 16-таагаас анх хүнтэй ирсэн гэж хэлж штэ. Тэгээд надад нийт одоо манай нөхрөө тооцохгүйгээр надад яг 3x 4x байгаа. Тэгээд гэхдээ тэр 4 найз залуутаа бүгднтэй нэм урт хугацааны 3 жил, дахиад 3 жил, тэгээ 2 жил нэг ийм харилцаануудад байсан. Тэгэхээр миний хэлэх юм бол хамгийн түрүүнд одоо энд нэг юм ажигласан байж тээ хартай юм байна. Ямар нэг тийм чиний санаанд нийцгүй зүйл гарах юм бол чи тэр харилцаанаас гарахаасаа битгий айгаарэ. Хүнээс салахаас, салсныхаа дараа шаналхаас тийм юмнаас огт битгий. Хүнийг одоо орхиж сурах хэрэгтэй, салд сурах хэрэгтэй. Тэр шаналлыг хүлээж авч сурах хэрэгтэй. Зүгээр шүү дээ. Тэгэл зүгээр л байдаг болохгүй юу? Тэгээ түрүүний миний хэлсэн тэр аимшигтай миний relationship бол цэвэр хардталтаас үүссэн зүйл байхгүй юу. Тийм болохоор би тухайн үедээ амар жоохон тий 16 гэдэг бол миний хувьд бол амар жоохон нас. Тэгээ тэр үед миний хамгийн том алдаа болохоор би тэр хүнд өөрийгөө ямар нэг муу мухай амиггүй би өөр хүнтэй уулзаагүй унтаагүй хөвтэйгүй гэдгээ баталгаал байгаад идэг байсан. Үгүй би тгийггүй гэдгээ ингээ үзүүлгээ. Үгүй би чамд хайртай гэдгээ баталгаад яваад байдаг байсан миний том алдаа. Тэнгүү тэр хүний иргэшээлд орж байгаа байхгүй юу? Ер нь бол те чи ер нь бол ойлгож байгаа сте те. Тэгэхээр тэр бол миний алдаа байсан. Тэгтээ одоо 16 7-тай хүүхэд өөрөө тэрийг харна гэж байхгүй. Тийм болохоор чамд нэг юм тухгүй санагдаж хэцүү байж л байгаа бол тэр харилцаанаас гарахаас битгий. Окей. Тэгвэл өдөр бүр заавал хийдэг эрүүл зуршил юу вэ? Үүнийг хэрхэн хэвшил болгож чадсан бэ? Эсвэл хийдэг бүх зуршил чи эрүүл юм уу? За. Ер нь ус уух гэдэг зүйл амар underrated зүйл байхгүй юу? Амар энгийн юм шиг хүн болгон хэлдэг болохоор ч юм уу. Тэгэл эн чинь ямар амар шидтэй зүйл гэж бодноо. Чамаа туранхаа ойлгоно. Тэ? Хүссэн жимд чинь байлгана. Арсыг ч гоё ойлгоно, үсийг ч гоё ойлгоно, сэтгэл санааг ч хүртэл гоё ойлгодог. Дээрээс нь хүн ингээд их ус ууж байгаа юм чинь мэдээж их шээн те. Тэгээ шээсээрээ хүн аюу их хор гадагшлуулах боломжтой байдаг. Гэх мэтчлэн амар шидтэй зүйл байхгүй юу? Ус ууна гэдэг. Тэгэхээр ер нь миний өөрийнхөө талаар дуртай хамгийн дуртай зүйл нь би маш сайн ус ууж чадна. Тэр л байна. Тэгээ ус уучлаарай. Ус уухтаа бас айгу буруу уудаг тийм тохиолдлууд айгу их байдаг. Хит хүйтэн ус уун, хит халуун ус уун. Энийг ус уусанд тооцохгүй, цай уснаас өөр имийг ус уусанд тооцохгүй. Орой 6-7 цагаас өмнө ус уух хэрэгтэй. Нэг уухтаа амар нэг аягыг нэг амьсгаагаар уухгүй гэх мэтчлэн юмнууд бас байдаг. Би ингэсэн байхгүй юу? Мэргэжлээ сонгохдоо ер нь бол хүн болгон хэлээд чи дуртай юмаа л хий, дуртай юмаа л сонгох монго. Тэгжээж л сайхан амьдрын гингүүт би миний дуртай юм чинь яг үндэ би юу ч хиймээргүй гэж болно шүү дээ. Миний дуртай юм тэр гэж болно шүү дээ. Тэгэхээр зүгээр сонгосон юмдаа дуртай болох нь илүү амархан юм байна гэж би тухайн үед бодсон. Тэгэхээр судалж агаад яг одоо ойрын 10 жилдээ ч юм уу намайг төгсөх үед юу хамгийн хэрэгэлттэй байх вэ? Юу намайг сайхан амьдруулах вэ ч юм уу? Сонирхолтой мөртлөө чамд ингээд таалагдж байгаа мөртлөө чамайг сайхан амьдруулах юмнуудыг яг үндэ интернетээс хайж байгаа тийм юмар сурах хэрэгтэй гэж би хэлнэ. Дуртай юмаа хийгээл 1000 одоо яадын мөнгөгүй амьдрна гэж тэр чамайг сайхан амьдруулж гэж би бол ойлгохгүй. Би л мөнгөгүй амьдрал 1000 дуртай юм аягээл дам моделээ хийгээл би дуртай гээл зүтгэл ямар ч мөнгөгүй амьдрахыг би бол дуртай юм аяа гэж агалтай амьдрж ингэж хэлэхгүй. Тийм болохоор ирээдүйд юу амар их хэрэг болох чинь одоо жишээ нь гагнуурчин гэдэг мэрэгжил чи юу амар их мөнгө олж шин. Жишээ гэх мэдчихлээ тий. Гэхдээ та нарыг гагнуурчин болгож байгаа юм шүү. Тиймэрхүү их одоо
эрэлттэй байх, чамайг үргэж ажилтай байлгах тийм салбаруудыг сонгох хэрэгтэй. Физик байна. Тэ одоо юу гэдгийг нано технологич гэдэг юм уу? Биологийн инженер тэ иймэрхүү зүйлсүүд чамайг амар алдартай байлгах байхгүй юу? Чиний зах зээлд ягаад тэгэхээр энүүгээр хүмүүс сурахгүй байгаа хүмүүс ажиллахгүй байгаа учраас тэр одоо зах зээл чамд ингээд юм онгорхоо. Тэгээ тэгэхгүй бол бүгд гадаад харилцаагаар сураад л. Тэгээ тэр нь яг юу хийх гээд байгаа чи юунд сурдгийг харилцаа л гэл. Юутай ч харьцах гээд байгаа юм те. Гадаад харилцаа л гэл. Тэгээ бүгд яг адил би маркетингаар сурдгаа гэд. Яг адилхан мэргэжлүүд тараад гэнэ. Төгсөөд юу хийх нь тодорхойгүй, хаана ажиллах нь тодорхойгүй, тэгээ яаж амьдрах нь тодорхойгүй нэг юм баахан адилхан хүмүүс байснаас тэгээ яг юу хэрэгтэй вэ гэдгийг илүү чухал шүү. Яа сүүлийн асуултаа аваад дуусгая да. Баймаа сүрдүүлээд. За дуусгая. За сүүлийнх. За болцсон уу? Болцсон бол дуусгая. Болцсон маа. Bye bye. Зүгээрээ.